Монголын хүнсчдийн холбоо. Humba Хүнс подкаст. За өнөөдөр хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудал 21-р зуунд харьцангуй шийдвэрлэх болов гэсэн улам асуудал их гарч ийн л да. Энэ дэлхийн эдийн засгийн асуудлаас болоод тэгээ манай ч гэсэн хүнсний хангамж нийлүүлэлтээс гадна хүнсний аюулгүй байдал маш чухал. Тэгээ манай наран гэрэл захирал бол Synapse компаниг удирдаад 14-5 жил болж байгаа. Хүнсний лаборатори, ер нь лабораторийн ач холбогдол лаборатори гэж юу юм бэ? Лаборатори өнөөдөр хүрэлцээ ямар байна? Тоног төхөөрөмж, эрэлт хэрэгцээ ямар байна? Эндээс хоёлоо ярилцлага эхлэх үү? За сайн байцгаана уу. Намайг наран гэрэл гэдэг Synapse компани захирлаар ажилладаг. За би өөрөө биохимч мэргэжилтэй Монгол Улсын их сургуулийг 2003 онд төгссөн. За тэгээд лабораторид 3 жил ер нь ажиллаж байсан туршлагатай. Ерөнхийдөө лабораторийг нэлээд сайн мэддэг. Ялангуяа нянс судлал химийн лабораторийг бол сайн мэднэ. Дотор нь ажиллаж байсан. За ерөнхийдөө хүнсний аюулгүй байдлыг хангаж байгаа гол одоо хэсэг бүтэц бол лаборатори. Лаборатори гэдэг бол зөвхөн тоног төхөөрөмж төдий биш. Энэ бол барилга байшин, зориултын байр сав, тоног төхөөрөмж, агааржуулалт, тоног төхөөрөмжийн зөв зохион байгуулалт, ажиллах хүчний одоо чадамж ур чадвар, дээр шинжилгээнийхээ ямар шинжилгээний стандарт хэрэгжилж байна гэд бичиг цаасгад маш олон зүйлийг бүрддэг нэг цогц тийм бүтэц байгаа. За лабораториг бол нэг талдаа бол энэ бол нэлээд том хөрөнгө оруулалт. За дундаж хэмжээний лаборатори бол ерөөхдөө бол дан нянс судлалын ч юм уу лабораторид орж 30-40 сая төгрөгөөр одоо босдог жишээний байдаг. Нянс судлал 20 зэр хийм гэдэг өргөжөө явахаараа илүү их хөрөнгө оруулалт шаардлагадаг. Байнга урсгал зардал ордог. Энд бол тон төхөөрөмжийг ашиглах шинжилгээ хийлгэж байгаагаар байнга ингэж бодис зарцуулагддаг те. Одоо жижиг хэрэглэх түүнүүд хэрэглэдэг байнга тодорхой хэмжээний зардал гардаг. Тэр утгаараа зарим байгууллагуудад жоо ачаал өгдөг байх гэж боддог. Ялангуяа жижиг үйлдвэрүүдэд бол энийг хийх бол хэцүү байдаг. Зарим жижиг үйлдвэрүүд бол нэг үйлдвэрийнхаа буултанд ширээ тавиад, ганц нэг микроскоп тавиад, ойр зүрийнхаа үзүүлэлтийг бол үздэг байгаа. За ерөнхийдөө бол гайгүй одоо үйл ажиллагааны нэлээд одоо тогтворцсон компаниудад мэдээж бол лаборатори байгуулах нь хэрэгцээтэй болчдөг. Яг тэгэхээр нэг бүтээгдэхүүнийхээ дээжийг байнга одоо нэг өөр байгууллагаар мэргэжлийн албаны лабораториуд ч юм ингээд дээж явуулахаар айгүйх нэг цаг хугацаа алддаг, дээж замаасаа бохирдох тийм асуудал үүсдэг. Лабораторитэй байгаагийн ач холбогдол нь зөвхөн бүтээгдэхүүн буюу эцсийн бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийхээс гадна түүх эдэн дээр шинжилгээ хийж болно. Авж байгаа түүх эдэн дээр мөн тухайн үйлдвэрийн орчин яг ариун цэвэр нь хангаж байна уу те. За тоног үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжт нь хэр ариун цэвэртэй нэ тэрийг арчтаас аваад үзэж болно. Мөн ажилчдын одоо гарын арчтаас ч гэдэг юм уу те. Ийм зүгээр эрүүл ахуйн үзүүлэлтүүдэд үзээд явах боломж бол тэр байгууллагад бүрдгээрээ давуу талтай. Энэ манайд яг лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлдэг, зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг, сайн нэрлэгдсэн зураг төсөлөөс ахуулаад яг ингээд ич хүрнээр ингэж ажилладаг лаборатори хичнээн байгууллага байна. Ер нь бол байгаа. Нэлээдэн одоо тий байгууллагууд байгаа. Яг лабораторийн тоног төхөөрөмж бол нийлүүлдэг. Тэгээд энэ чиглэлээр заримдаа сургалт үзүүлж байгаа байгууллагууд байгаа. Ялангуяа энэ эмнэлгийн лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлдэг байгууллагууд бас энэ чиглэлээр давхар ажилладаг. Яг бид нар бол зөвхөн тоног төхөөрөмж худалдагаасаа илүү энэ зөвлөх үйлчлэг гэдэг маш чухал юм байна гэдгийг бол ер нь олж харсан л да. Ерөнхийдөө зарим байгууллагууд ямар ч одоо лаборатори гэдэг юу болох талаараа яаж ажиллах талаараа би мэдэхгүй байгаа хүмүүс их орж ирдэг. Тэнгүүт нь бид нэр тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна зөвлөх үйлчлэгээ тусдаа одоо тийм ажлын хүрээтэй тусдаа тийм мөн тарифтай тийм үйлчлэг гаргасан байгаа. Энэ зөвлөх үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагуудаа лабораторийн тоног төхөөрөмж авч байгаа тохиолдол хөнгөлөлт үзүүлдэг жишээний тиймэрхүү. Манай лаборатори нэлээд олон байгаа. Тэгэхээр лабораториудын хүчин чадал төвшин өнөөдрийн төвшин ямар хувь байгаа вэ? Одоо бид
том дээд сургуулиуд тэгээд мэрэгжлийн хяналтын байгууллага гэдэг ингээд олон лабораториуд байна л да. Тэгээд өнөөдрийн түвшин ямар байна? Үйлдвэр аж ахуйн газруудад лабораторийн түвшин ямар байна? Энэ чиглэлээр жижигд дунд үйлдвэрлэлийн хэмжээнд, томхон шиг үйлдвэрлэлийн хэмжээнд, нийт улсын хэмжээ лабораториудын тоног төхөөрөмжийн хүрэлцээ ер нь зөвлөх үйлчилгээ тэр чиглэлээр одоо ажиллаж байгаа. За мөн дэлхийн хэмжээнд ч одоо энэ хүнсний аюулгүй байдлын тэгээд лабораториуд бол маш нарийн болчихсон байгаа. Энэ чиглэлээр манайх ямар хөө төвшөнд байна гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд Монголд бол энэ лабораторийн одоо шинээр лаборатори байгуулах, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх маш их нэмэгдсэн. Ялангуяа хувийн секторт. Одоо би бол үнэхээр одоо чинь зарим бас компаниудын нэр зогч хэлэл зүгээр гэж бодож байна. Tesla компани байна. За Апо компани байна. Номин одоо өөрөө эко лабораторитой. За дээрэс нь нөгөө гацуурт компани байна. Sky Hypermarket тэгээд дээрс нөгөө одоо CEO-гээс үлжний бааш тэ Central Express гэдэг энэ компани одоо лабораторитой маш сайхан лабораторитой маш өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй одоо тийм нарийн шинжилгээнүүд хийж болж байгаа чадж байгаа. Ерөнхийдөө бол лабораторийн шинжилгээ бол хоёр төрлөөр явж байгаа. Нэг нь уламжлалт арга, энэ болохоор илүү их нөгөө бодис сурвалж хэрэглэдэг, илүү их нөгөө титрлдэг, нэрдлэг хийдэг. Нөгөөх нь бол багажчт анализын арга гэж явж байгаа. Яг нь ерөнхийдөө бол манай зөвлөхүүдийн хэлж байгаагаар л энэ хоёр аргыг хослуулж байгаа зүгтэй. Тэгжээж нөгөө шинжилгээ илүү үр дүнтэй эргэлзээ багтаа болно гэж ярьдаг. За улсын хэмжээнд бол мэргэжлийн алтын лаборатори, гайлын лабораториуд бол нэлээд өндөр хүчин чадалтай. Нэлээд сүүлийн үед нэлээд хөрөнгө оруулалт хийсэн одоо нарийн том төхөөрөмж бас авсан байгаа. За лабораторид бол зөвхөн өндөр хүнтэй том төхөөрөмж худалдаа авснараа бол бүгд зүйл шийдэгчгүй. Энэ дээр ажиллах одоо нарийн мэргэжилтэн, ур чадвартай хиймч нар, микробиологч нар, эрүүл ахуйч нар хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл тухайн нэг одоо шинжилгээ хийж байхдаа дээж одоо буруу бэлтгэгдэлтэй гэдэг шинжилгээний үр дүн маань тийм буруу гарч ирэх болдог. Яг наад дээр ч мэд тулгуурлаж асуумаар байна л да. Одоо нарийн мэргэжлийн микробиологч, хиймч тэгээд л тоног төхөөрөмжтэй ажилладаг нарийн мэргэжлийн хүмүүс ч гэсэн хэрэгтэй. Тэгээд манайд эрэлт хэрэгцээ бол мэргэжлийн эрэлт хэрэгцээ их байдаг. Ялангуяа улсын үйлдвэрийн одоо тэр лабораториуд ажиллаж байгаа хүмүүсийн цалин бага байдаг учраас хувийн секторлуудаас их шилж их хандлах байгаа. Ер нь мэргэжилтний хангалт ямар байна, эрэлт хэрэгцээ ямар байна? За ер нь бол хүнсний салбарын одоо лабораторид бол хөдөө аж ахуйн сургуулиас биотехнологич нар төгсөж байгаа хэмж дэмжүүчнэр бол мал дэмжлэгийн лабораторид ажилладаг. Шинжилгээ ухааны технологийн сургуулиас хүнсний биотехнологийн сургуулиас хүнсний инженерүүд, хүнсний биотехнологич нар төгсөж байгаа. Монгол Улсын их сургуулиас бол хүнсний хиймч нар, микробиологч нар бол төгсдөг. За анаахаас усан микробиологч, эрүүл ахуйч нар төгсдөг тийм. Иймэрхүү одоо сургуулиуд бол яг энэ хүнсний чиглэлийн чимэл лабораторийн чиглэлийн мэргэжлүүдийг бэлтгэж байгаа. Мөн хүнсний технологийн коллеж гэж байдаг тийм. Энэ байгууллагууд бол бэлтгэж байгаа. Ер нь бол бэлтэж байгаа одоо жилийн эсэлт ер нь бол жоохон багасж байна л гэж ярьж байлаа. Манай тийм Монгол Улсын их сургуулийн багш нар болохоор ер нь оюутнууд жоохон сүүлийн жоохон тоо багасаад байна. Ялангуяа Монгол Улсын их сургууль дээр физикийн анги хүртэл одоо бүр хаагдах дээр хүрч гэж ярьж байгаа. Яг л нэг энэ чиглэлээр эсэлт жоохон бага болсон байна гэдэг. Илүү нөгөө арай өөр нийгмийн чиглэл рүүгээ хөгжүүл сонирхоод байна гэсэн тийм хандлага бол энэ айгүй их яригдж байгаа. Дээр нь бол нөгөө зөвхөн одоо оюутны ширээнээс яг чих юм мэрэгчлэн гар гэж байхгүй тий. Зөвхөн онлоо үзэж чинь ганц нэг удаа дадлах юм. Одоо ганц нэг үйлдвэрээр дээр явж дадлах юм. Ерөнхийдөө бол жоохон тийм одоо мэдээж боловсроогүй л төгсөж байгаа. Тэгэл үйлдвэрүүд ч юм уу одоо ажлын байран дээр л эдгээр энэ хүмүүс ч одоо яг сурж байгаа байхгүй юу. Тэгэхээр эрэл дотоогоо хүнсний үйлдвэрүүд бол мэдээж энэ одоо нэлээд одоо үйл ажиллагаагаа докторжуулд илүү экспорт руу чиглэлээ гэсэн үйлдвэрүүд бол мэдээж ийм ирмэлцэлтэй газрууд мэдээж лабораторид одоо мэрэгчлээ боловсруулж авах сонирхолтой. Тэр хэвэл бид нар ингээд зөвлөх үйлчлэгээ үзүүлээ явж байхлаар танад одоо санал болгож гайгүй лаборатори эрхлэгч байна уу, хиймч байна уу, биохимч байна уу гэж биднээс бас асуудаг. Бид нар бас нэг таньдаг ганц нэг гайгүй хүмүүсээ холбож өгдөг тийм бол эрэлт хэрэгцээ өндөр байна. Хангалттай бэлтгэсэн боловсруулчин
нөөц бол бага байна л гэж харуулдаг байна тийм ээ. Тийм. Тэгээд тэн дээр болохоор ер нь миний бодлоор мэрэгшүүлэх сургалтанд сайн хамрагдах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Ялангуяа мэрэгшний алт дээр бол зохион байгуулдаг шүү дээ. Тодорхой нэг шинжилгээгээр, тодорхой нэг бүтээгдэхүүн дээр тодорхой нэг шинжилгээгээр дагнсан тийм мэрэгшүүлэх сургалтанд хамрагдвал илүү нөгөө ажиллах болно шүү дээ. Synapse компани бол манай хүнсчтэй холбооны бас их идэвхтэй гишүүний нэгэ. Тэгээ бас баярлж явдаг хамтар сайхан ажилладаг. Бас олон зүйлийг тавах санаа ачилж манлайлж ажиллахад их баярлдаг л да. Яг гэвэл хүнсчтэй холбоонд бол хүнсний чиглэлээр, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр, хүнсний хангамжийн чиглэлээр нөгөө тариан талбай, малын бэлчээрс хавуулаа ширээн дээр хүртэл одоо энэ л гинжин уялдаа холбоотой үйлдвэрч хүмүүзүүд 400 байгууллагууд гишүүн байгууллага байдаг. Тэгэхээр яг манай хүнсчтэй холбооны гишүүн байгууллагууд бол танахаар хэр зэрэг үйлчлүүлж байна. Ер нь гишүүн байгууллагуудаа нийлүүлэл, зөвлөх үйлчлэг аль зэрэг хийж байна. Хоорондоо уялдаа холбоо ямар ажиллаж байна. Гишүүн байгууллагуудаас нэлээд ханддаг хүнсний үйлдвэрүүд, хүнсний компаниуд бол нэлээд ханддаг. Тэгээд танахыг бид нэр холбооноос мэдээлэл авлаа. Холбооны ажлын албанаас мэдээлэл авлаа гэж айгүй хүн орж ирдэг. Тэр хүмүүс бол бид нар мэдээж одоо яг үзүүлэх ёстой зөвлөх үйлчлэгээ те талтай борлуулалтын ажлуудыг гүйцэтгэж явдаг. Ерөнхийдөө бол нэлээд тийм их ерөнхийдөө лаборатори гэдэг чухал юм байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг маш чухал юм байна. Бидний ирээдүйд ингээд эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэрэглэгчээ ингээд татаад ингээд хэрэглэгчтэй эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр хангаж байгаа нь бол энэ лаборатори дотоодын хяналт зайлшгүй чухал юм байна. Юмасаа ойлгодог дарга удирдлагууд нь ч гэсэн те. Манай хүнсчтэй бол гишүүн байгууллагууд. Тийм. Тэгээд надад нэг юм санаа байдаг. Одоо жишээ нь манай энэ улсын хөрөнгө оруулалтаар маш их лаборатори авдаг. Одоо ялангуяа мал эмнэлгийн салбар, хөдөө орон нутагт. Одоо чи нэг суманд лаборатори байгуулахад 60-аас 80 сая төгрөгийн төсөв гаргаж өгсөн. Тэнгүүтээ маш их тоног төхөөрөмж авдаг. Тэнгүүтээ нөгөө нэг тухайн мэрэгчлэнүүд нь байхгүй. Суман дээр тэр лабораторийг ажиллуулах хүн байхгүй. Яаж хүлээлгэж авах нь мэдэхгүй, байр савнд байхгүй. Тог цахилгаан шийдэгдэг үзэгэл зөндөө байдаг. Тэгээ тэр хүмүүсээ нөгөө сургах тийм зардлаа төсвөлөг байдаг те. Гихчний лаборатори удирдахын тулд сая би эрхтэй боловсруучсан бэлдэх асуудлаар битээр ярьлаа. Чанартай тоног төхөөрөмж. Тоног төхөөрөмж өөрөө дэлхийн хэмжээний чанартай тоног төхөөрөмж байгсаа. Танайхан одоо чанартай тоног төхөөрөмжийг яг ямар улсаас ямар газраас нийлүүлж байна. Тэрийг хэрхэн одоо танилцуулж зааж сурах чиглэлээр ажиллаж байна. Тийм. Ерөнхийдөө лабтын чанартай тоног төхөөрөмж бол маш чухал. Миний бодлоор ингэж бодож байгаа. Дэлхийн нийтэд одоо ер нь энэ тоног төхөөрөмжөөс шинжилгээ хүлээн зөвшөөрөгдөг тийм тоног төхөөрөмжүүдийг л ашиглах зөвлөл гэж үзэж байна. Яг манайх нөгөө нэг янз бүрийн байдлаас мөнгөний асуудлаас ч болоод юм уу арай хямд төсөр тийм тоног төхөөрөмж авчдаг. Яг хүрсэн шинжилгээний үр дүн гаргаж чаддаггүй. Олон улс тэрийг одоо хүлээн зөвшөөрдөг байж болдог. Жишээ нь одоо манайх чинь Thermo Scientific гэдэг компаниас бол нарийн багшнуудыг оруулж ирдэг, Shimatsu-гаас оруулж ирдэг. Thermo Scientific бол Германых, Shimatsu-г бол Японых л тоо. Эдгээр ийм нарийн тоног төхөөрөмж HPLC, газ хроматограф, тэ элементийн анализер гэл багшнууд болохоор ямар ач холбогдолтой байдаг вэ гэхээр энэ одоо энд ингээд холбоод одоо ингээд Nanalise гэдээ бас тоног төхөөрөмжүүд байгаа. Ингээд Канадаас оруулж ирдэг. Бид нэг л угсрал сорилуулалт хийлээ гэхэд тэгэл шууд тэр тоног төхөөрөмжн дээр Wi-Fi-гийн ч юм хасангууд цаанаас нь инженер нь холбогдоод онлайнаар шууд тэр тоног төхөөрөмжийг инсталл хийдэг ч юм уу тий. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн эндээс биш үйлдвэрлэгчээс цаанаас нь удирдах боломжтой. Удирдах боломжтой. Албаны засч болно. Дэлхийн нийтийн одоо нэг давуу тал бол заавалчгүй очиж газар дээр нь үзэх биш. Хаа байсан Японоос, хаа байсан Германаас одоо наанд ч ийм алдаа тутал гарч ийн эсвэл энийг ингэж янзлгээд цаанаас нь удирдах гэдэг юм байна. Тийм л одоо болчиход байгаа нь бол бас их давуу тал юм тийм ээ. Сайн манайх Монгол Улсын их сургуульд JICA-гийн төслөөр Nanalise гэдэг багш нийлүүлсэн л дээ. Тэр бол ерөөсөө тэгэл тэр өөр дээр Wi-Fi хүлээ авахчтай. Интернетийн залгангууд нь инженер нэг линк өгөөл тэр линк рүү нь холбонгуудтай инженер цаанаас нь алдаагийн цасаад инсталлын хийгээ явуулдаг жишээний байгаа. Ийм нарийн тоног төхөөрөмж өөрөө нөгөө нэг энэ тоног төхөөрөмж өөрөө дэлхийн нийтийн олон улс орнд
худалдаалагч байгаа шүү дээ. Тийм учраас өөртөө дата сантай байдаг. Шинжилгээний. Одоо чинь мах сүүн дээр ийм үзүүлэлтүүдийг үзэжсэн. Одоо чинь Канадын нэг ийм махны үйлдвэрийн өхрийн махан дээр ийм үзүүлэлт нь ийм гарч ирсэн. Иймээс ашиглах тийм боломж нь үүсчихдээ байхгүй. Сүлжээ болчихдээ гэсэн үг. Тэр сүлжээнээс өөрийнхөө датаг харьцуулж болно. Анализ хийж болдог. Тэр датанаас ашиглаж болох тийм эрх үүсгчдэг. Тэрүүгээр хэрэг давуу талтай байдаг. Танай энэ нарийн тоног төхөөрөмжийг нийлүүлж зөвлөх үйлчлэгээний хүмүүс бол их өндөр чадвартай, мэргэжлийн өндөр чадвартай, гадны дотны тоног төхөөрөмжтэй харьцаа сурцсан, эсвэл том төлөвлөгөө план гэж ярьдаг чинь төлөвлөгөө зураг төсөл юм зурсан түрүү ярьлаа шүү дээ барилга. Зүгээр нэг тоног төхөөрөмж нийлүүлэхдээ барилгын хан одоо хэмжээнээс ахуулаад дотоод зохион байгуулалтаас ахуулаад олон ажил байдаг гэж. Танай мэргэжилтэнгүүд чадах ямар вэ? За доктор сууршил ямар вэ? Доктор сууршилтэй тий ажиллах тал дээр бид хүний нөөцийн бодлогоор нэлээд анхаарч ажилладаг. Ерөнхийдөө манайх нөгөө цалингийн систем байгаа, борлуулалтын урамшууллын систем байгаа. Тэгээ боломжтой бол олон жил ажилласан ажилтнуудаа байр савнд орхон сууцтай болгох тал дээр нийгмийн асуудал дээр дэмжлэг үзүүлдэг. За тийм бас дэмжлэг авч байгаа ганц нэг ажилтнууд байгаа. Инженерүүд бол маш чухал. Сайн инженер гарахын тулд оройж 3 жил хэрэгтэй болдог. Инженерүүд бол үнэхээр ажилласаа л суралцдаг. Бид нар тэгэл үйлдвэрлэгч байгаа боломжтой бол үйлдвэрлэгчийнхаа сургалтанд хамруулна, үйлдвэрлэгчийн том төхөөрөмжийн сургалтанд хамруулна. Зөвлөх үйлчлэг үзүүлэхэд зөвлөх мэргэжилтнээ бид нар тантаа гаднаас авдаг. Одоо энэ салбарт одоо олон жил ажилласан юмдаг мэргэжлүүдийг авч ажиллаулдаг байгаа. Гаднаас итгэгч зүгээр Монгол дотроос гадаадын мэргэжилтэнгүүд зөвлөхүүд бол тэр цаанаас нас зөвлөж шүү дээ. Он байнаар ч юм уу, тийм ээ, зөвмөр ч юм уу, тийм ээ. Тийм. Үйлдвэрлэгчдэр нь бол тэр зөвлөх үйлчлэгийг бол үзүүлдэг. Бид нар бол нөгөө дотоодын нэлийн одоо олон жил ажилласан өндөр чадвартай зөвлөх мэргэжлүүдээ аваад тухайн нөгөө ажил нь төсөл хэлбэрээр ингээд цаг хугацаанд ийм ажил үргэлжлэх ингээд хоорондоо гэрэлэг явуулдаг гэсэн. Бид нар бас нэг лаборатори гэдэг зүйлийг бол нөгөө нэг харилцагчтаас нэг зүйлийг ойлгосоо гэж боддог. Юу гэхээр лаборатори гэдэг бол бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг үздэг нэг бүтцээс гадна энэ бол аюул том боломж байхгүй юу? Энэ бол бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг тийм ингээ харьцуулдаг бүр ингээд илүү гой судалгаа шинжилгээний ажлыг явуулдаг туршилт хийдэг амжилтаа батжуул шинээр одоо ямар боломж байна гэдгийг хөгжүүлэх тийм боломж байна гэдгийг хардаг тийм ээ. Тий. Одоо чинь ундаа хэлэх за ийм ургамлын хамт нэмчүүл ийм хамттай болох юм байна. Ингэдэм байх ингээд тэрийг гой дуршдаг тэр газар аахгүй юу? Тэгэхээр нөгөө үйлдвэрүүд бас үнэхээр яг тэр дуршилтын ажил явах гэж бол пайлот үйлдвэр гэдэг шүү дээ. Нөгөө баг хагас үйлдвэрлэлийн тим юу байгуулжвал илүү их нөгөө туршил судалгаа хийх боломжтой лабораторийн ажил төршлээд пайлот зэсэг байгуулж байна. За наран гэрэл захиралтай бас их баярлж байна. Ямар ч байсан одоо энэ лабораторийн ач холбогдлын талаар, боломжийн талаар, хүнсний болон улс тэгээд бүх чиглэлийн тоног төхөөрөмж бас нийлүүлдэг. Ингэж бас зөвлөгөө өгч яадаг мэргэжлийн газар баймаар байна. Тэрнээс нэг үйлдвэрчхэн газар жижиг үйлдвэрүүд өөрснөө нэг юугаа гадаадын хөрөнгө оруулчаад нэг ийм лабораторик хэрэгтэй ангууд нь авчихдаг бэлтгэсэн боловсруучсан байхгүй, мэргэжлийн инженерүүд байхгүй, Монголынхоо нөхцөлийг мэдэхгүй гэсэн гадны юм авчираад тавьчихдаг. Эсвэл ерөөсөө л лаборатори хэрэгтэй бол хэрэгтэй гэж хэлэнгүүт нь баахан улсын хөрөнгө оруулалтаар энэ тэнд лаборатори гээд авчдаг. Ажил хүчин байхгүй, өөрөө тусалгааны явах нь боломж нь яг тэр тоног төхөөрөмжөд тохиолдгүй юм ийм зүйлүүд их гараад байгаа учраас харамсалтай мөнгө урсаад байгаа зүйл өчг харагдаад байгаа. Тэгэхээр одоо бол яг энэ лабораторийн чиглэлээр манай хүнсчтэй холбооны хүнсний аж үйлдвэрийн салбарын олон үйлдвэрчхэн газрууд байгаа. Ер нь цаашдаа ч гэсэн энэ хөдөө орон нутагт зөвлөх үйлчлэгийг сайн хөргөжүүлж хамтран ажиллах чиглэлээр одоо олон зүйлүүдийг санаалж явах байгаа байлгүй гэж бодож байна. Яг хамгийн төгсгөлд нь бол хөдөө орон нутгийн юм уу манай одоо ялангуяа энэ аймаг орон нутагт бол тоног төхөөрөмжийн хүрэлцээний талаар ажиллах боловсрол хийсэн судалгаа болон хамтарч ажиллаж байгаа тийм жишээнүүд байна. Нэг талаас нь судалгаа, нөгөө талаас
ямар аймаг сумуудтай хамтарч ажиллаж байна. Лабораторийг сонирхож байгаа газрууд хэр байна? За тэр бол нөө тухайн аймагт үйлдвэрлэл хэрэг өгчөж байгаа гэдгээс л хамаарат байна л да. Ерөнхийдөө улсын хөрөнгө оруулалттай лабораторид бол зөндөө байгаа ч. Манай одоо сүүлийн үед бол өмнө говьтай нэг харилцаж байна, Хөвсгөл байна тий. Дорнод байна, Дорногов байна. Сэлэн аймагуд байна. Энэ аймагуудаас нэлээх лабораторийн томд хөрөмж худалдаалт хийдэг. За бид нар бол тийшээ нийлүүлдэг нэлээх томилтоор явдаг л да. Тэд нар бол ерөнхийдөө лаборатори гэдэг чухал гэдгийг ойлгоцсон хөрөнгө оруулалт хийж байгаа. Харин хувийн байгууллагууд гэвэл яг өмнө говийн одоо зарим байгууллагууд арай боломжийн бас нэг ойдлохоор бараа бүтээлтгүй нийлүүлдэг болохоор нэлийн боломжтой байдаг. Гэтэ орон нутагт ер нь жоохон хэцүү. Миний бодлоор одоо чинь тэр мал эмнэлгийн лабораториуд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй юу? Одоо нэг сумд хийж 60-80 сая төгрөгийн. Тэрийг одоо ингээд хувийн мал эмнэлэг нь ашиглах боломжтой, дундааг ашиглах боломжтойгоор хүмүүсээс ашиглах хэрэгтэй шүү дээ. Хэрэгтэй байхгүй юу? Хөрөмж авчиад тулаад ажиж болохгүй шүү дээ. Тий, одоо хувийн секторын ч авч чаддаггүй үнэтэй багшнууд тэнд байна. Заримдаа ингээд тоосон дарагдал хөвтчихдэг. Үнэхээр харамсалтай санагддаг байхгүй. Хэрвээ шинээр тонд хөрөмж авч байгаа бол хүнээ бэлдэх хэрэгтэй. Тухайн орон нутгийн тэр мал эмнэлгийн лаборатори ч хүнсний лабораториуд өөртөө худалдаа авах чадвар боломжгүй бол тэр ингээд дундаад ч юм уу те коммуниц болгоо те шер маягаар ингээд хэрэглэх боломжийг яагаад нээж болтгүй юм бэ те. Заавал ингээд нэг хувийн сектор нэг хүнтэй юм аавал усынх нэг юм аавал нөгөөтгөө чойжлцол тэгэл ашигласан ч юм байхгүй. Тэгээ нарийн багшнууд ч нөгөө ашиглахгүй 2-3 жил болохоор нөгөө доторх бүх юмнууд нь гатаад ингээд нөгөө эрзэн бүх юмнууд нь ингээл хоолоо маш шалангууд нь гатаад ингээд ашиглах боломжгүй болчдөг. За тэгээд нэг 5-аас дээш 10-аас дээш жил болцсон тонд хөрөмжийг үйлдвэрлэгч байцдаг. Сэлбэг нь олддог. Нэг тийм асуудал үүсдэг. Тэр нөгөө амьд байх хэрэгтэй байхгүй тий. Ашигладаг, хэрэгэлдэг ингээл байгаль тэрийг ажилуулдаг. Машин ч гэсэн тийм шүү дээ. Ашиглахгүй байгаад байвал зэврээл ингээл тоосон дарагдал тусдаг шүү дээ. Тэрнээс гадна яг тоног хөрөмж ажилуулъя гэж бодъё тийм ээ. Ажилуулж байгаа ч газрууд байгаа. Хамгийн сүүлд эм оруулжийн асуудал гэдэг юм нөгөө. Яг тоног хөрөмж ороод ирлээ. Хамгийн хэрэгцээтэй эм оруулжийн асуудал, саяны нөгөө запас хэлбэрийн асуудал гэдэг нийлээ асуудал гардаг байна. Тэр бол нийлээ хүнд үнэтэй. Тэр бол хүнд. Одоо нөгөө манайхан ч нөгөө тоног хөрөмж авчаад дараа нь гарах зарлаа бас бодох хэрэгтэй байхгүй. Тэгээд гол нь тийг тооцох хэрэгтэй. Тий, тэрийг тооцох хэрэгтэй. Энэ багчийг авахгууд ямар уус мэлүүд хэрэглэгдэх юм, ямар уралжууд хэрэглэгдэх юм. Тэр хэрэг бид нэр хэрэглэх дээжнээс хамаараа тий. Хэдийн хэмжээний хэрэглэх тий. Зарим одоо гадаадын одоо энэ томд хөрөмж нийлүүлдэг компаниудын бодлого нь бол тийм. Багч нь хямдхан. Тэгээ өөртөөх нь уралжуудыг хэрэглэхээс урахгүй. Тэнгүү тэд нэр яаж хаана тэр одоо ашиг хийдэг вэ хэрэгсэж тэр уралчин дээр. Тэнгүүд ингэн уралж одоо ингээд тонд хөрөмж ашиглаад уралж материал тэр байгуулах хэрэглэхийн тулд заавал тусгай зөвшөөрлөх хэрэгтэй бол. Хим бодсон тусгай зөвшөөрөл ашиглах устгах. Бид нар бол импортлох худалдах тусгай зөвшөөрөлтэй байх хэрэгтэй бол. Тэгэхээр тэр Монгол улсад одоо мөрдөж байгаа хим бодсыг одоо ашиглах, устгах, импортлох, худалдах тусгай зөвшөөрлөний шаардлага маш өндөр. Маш хэцүү. Их баярлалаа. Тэгээд Synapse компани бол одоо нийтдээ 14-5 жил лабораторийн тоног төхөөрөмж зөвлөх үйлчилгээнд дээрх амжилттай явж байгаа мэргэсэн компани болсон байна. Тэгээд харилцагчтай болон ажилчдаа салбарынхандаа зориулаад тодорхой үг хэлэх гэж найдаж байна. За юуны өмнө энэ 14 жилийн хугацаанд биднийг дэмжиж, бидэнд итгэл хүлээлгэж хамтаар ажиллаж байгаа бүх харилцагч байгууллагуудаа талархлаа. Та бүхний хүчинд одоо бид нар бас энд оршин тогтнож та бүхэнд бид нар чанартай бараа үйлчлэгээ хүрхийн төлөө ингээд ажиллаж байгаа шүү. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Лабораториа улам гоё ингээд хөгжүүлээрээ. Энэ бол зөвхөн зардал гардаг, мөнгө гардаг газар биш. Энд бол бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг, илүү их зах зээлийнхаа боломжуудыг нээдэг, туршилт судалгаагаа хийдэг тийм гоё талбар байгаа шүү. Тэгээд одоо оюутнуудаа хэлэхэд энэ салбарт орж ажиллаарай. Монгол улсынхаа энэ сэрэг мандж байгаа үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд гоё гар бие зүтгэж өөрийнхөө оюун ухаан, хүч чадал бүх боломжоо гоё нээж ажиллаарай гэж хүсье. Тэгээд миний зүгээс хэлэхэд бол хэрэглэгчтэй ч гэсэн илүү их хоол хүнсэндээ эрүүл хүнс ханга сонгодог, чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг сонгодог байгаарай. Энэ талаар бас хэрэглэгчд маань бас өөртөөхөө мэдлэг боловсруулах дээшлүүлж байгаарай гэж уриалж байна.
Монголын хүнсчний холбоо. Humba Хүнс подкаст.